Хүн болгон цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Бид амьдралдаа бие гэдэг хүү хүнийг бүтээн явахдаа олон жилийн дараах бие гэдэг хүү хүнийг төсөөлөн харж байдагч. Зарим хүмүүс түүнийг төрүүлэн харах дуртай. Зарим нь энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Гэхдээ л та бидний амьдарч буй энэ цаг мөч өнгөрүүлсэн амьдрал бол төсөөлж буй ирээдүйн амьдралаас үнэн гэдэг нь ойлгомжтой юм. Та энэ цаг мөчид хэн бэ? Таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Санацны Эмжил радио хүлээн аван сонсож байгаа их хүмүүдэд сонсч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор ард түмний Монголын ард түмний алдарч нар Ааргу багш маань хүрэлцэн ирж оролцож байгаа. Сайн мэн үү, танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлэхийн албанд дэлхийд даяар амьдарч байгаа монголчуудаа бас энэ өдрийн оройны сайхан мэндийг дэвшүүлье. За тэгэхээр та бидний яриаг Улаанбаатар хотод 102.1 долгионоор за интернет онлайнаар MJL радио Чикком гэдэг сайтаар та бидний дэлхийд даяар тархан суугаа монголчууд маань сонсож байгаа. За тэгэхээр бидний бэлтгэн хүргэдэг 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгээ маань аливаа нэг нэвтрүүлэг маань өөрийн зорилттой л доо зорилготой. За бидний нэвтрүүлгийн маань зорилго нь юу вэ гэхээр оролцож байгаа хүнийгээ хувь хүн талаас нь ямар хүн юм бэ гэдгийг бид бүхэн гаргаж ирэх юм байна. Түүнээс Улаанбаатар дотоод амьдарч байгаа Монголын ард түмэн Ааргу багшиг бол яг хувь хүн талаас нь бол сайн мэдгүй шүү дээ. Ааргу багшид алдарч нар нь л хүн болон мэдэх юм байна. Тэгэхээр би танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг өгнө. 100 хариултаа өгөхдөө өөрийнхөө чин зүрхнээсээ, сэтгэлээсээ, үннээсээ хариулж иш. Энэ нэвтрүүлгийн маань утга учир орших юм байна. За тэгэхээр нэвтрүүлгийн маань эхний хэдэн асуултууд бол ер нь бол товч танилцуулганууд байх. За энд бол таны нэр, нас, цусны бүлэг, бие, өндөр, жинж, шашин, шүтлэг гэдэг орно л доо. Ингээд хоёулаа нэвтрүүлгээ эхлэх үү? За. Таны хамгийн эхний асуулт маань таны нэр? Миний Батцхийн Ааргу. Батцхийн Ааргу. За Ааргу гэхэр чинь эцэг эхээс заяасан нэр байх нь үү? Эцэгээс заяасан нэр бол Ариун болт. Тэгээ оюутан багт нөгөө сагсны команд Ааргу гэдэг дууддаг байсан. Тэгээд хичээл заах чинь нөгөө my name is Aron Bolt, is your name Aron Bolt гэж байгаа урттуу. Тэгэхээр my name is Ааргу, it's very nice to meet you. Ааргу is very strange name гэдэг юм юу гэдэг тийм ээ. Одоо Ирмийн Мошмнек Ааргу имний дагс хамаагүй хэлбэр байгаа байсан. Тэгж одоо солиулсан юм байна. Тэгэхээр бол ер нь бол Aron Bolt гэдэг нэрний бол товчлон гэж ойлгож болох нь бол тийм ээ. Гэхдээ одоо цамсрагуугаа тэгж таасан дараад нь та түлэн дээрс судлахаар тэнгэрт байдаг өвгөн одны аймгийг бол Ааргу гэдэг юм байлээ. Тэгээ бас грекийн эртний алтан хоргоны айс олох гэж явж байгаа юмыг нээгч улсуудыг Аргонавти гэж нэрлэдэг юм байлээ л дээ. Аргонууд ч гэдэг юм уу юу гэдэг юм. Тэгэхээр юмыг нээгч тэр цөл дундуур усан онгоц чирж явдаг тэр тэсвэр хатуужилтай хүмүүсийн бас нэр наазуулж одоо мунхаг надад таасан гэх туйл их баяртай байна. Таны нас? Насад 1966 онд төрсөн гэж одоо бол 47-д хий настайгаа 48. Таны цусны бүлэг? За тэгээ чинь би ястаа тодорхойлуулж чадаагүй юм байна. Ер нь би бол тэгээ цусны бүлгийн тодорхойлуулаад явъя гэж бодсон. Гэхдээ одоо бол цав олдоогүй. Тэгээд яг тэрийг сайн мэдэхгүй. Жолооны өмнөх авах төр бол явсан цусны бүлэг хэрэгтэй болоод эмнэлэгт шинжилүүлээд зарим нэг хүмүүс бол цусны бүлгийг мэдэж болдгийм байлээ. Би жолооны өмнөх авч үзээгүй л те. Одоо энэ машиныг авснаас хойш 8 дахь жилдээ дандаа жолооч авч ажиллаж байгаа. Хувийн жолооч те. Одоо өөрөө тэгэл суугаал явна. Таны биеийн өндөр жинч нээд. Биеийн өндөр 1.88 м. Жим бол сая үзүүлэхэд 88 кг байлаа. Тэгэхээр 102 морь байсан тийм. Ер нь бол 1.88 за 88 кг-ийн жинтэйгээр ер нь бол яг жингээ барьсан байна гэж ойлгож болох нь. Болно. Таны шашин шүтлийн хувьд? За би бол мөнхтөнгийн
бөө мөргөлтөн, бүхтэр хүзүүтэй бөө мөргөлтөн хүн. Тэгээ бол би бол Чингис хааны монголчуудын онтоолны төвийг бол өдөж ажилладаг. Нийтдээ хараалаг цагаан сүлтний 44 дахилгыг бол 2007 оны 9 сарын 22-наас 2012 оны 12 улсын 21-ний туршид 44 том дахилгыг бол хийсэн байдаг. 109 сарын 22-нд алаг сүл тагтдаг, 12-ийн 24-нд бол Чингис хааны төвсөн өдөр хар сүл тагтдаг, 4 сарын 2-нд бол Тэнгэр дотсон өдөр цагаан сүл тагтдаг. Зуны домцны шиний 16-нд бүгдийн нийлүүлнийг тагтдаг. Ийм Монгол улсын 16 аймагт болохоор дахилга хийгээд 8 том сүлтийг бол босгосон байгаа. Таны гэр бүлийн танилцуулга. За миний гэр бүлийн хүнийг бол гэрэл чирүүний орд гэрэл гэдэг. За удган хүн байгаа. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байх юм. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг гэдэг вэ? За би ч одоо яг нэг олон байнга дандаа нэг хүнд нэг имийг бол хэлээд байдаг л дээ. Зүгээр ер нь бол хүндлийнхаа хэрээр хүлээж иж адууныхаа хэрээр эсгэр гэж үгдэг шнэ. Тэрэнд бол их дуртай. Яагаад гэвэл энэ үгийг бол манай төр зэсэг бол мэддэг үү. Бид манай төр зэсэг маань одоо Риатинтагийн 34%-ийг төлөх чадваргүй мөртлөнгөөсөө гуйлагчин гэсэн үг шүү дээ. Гуйлагчин мөртлөнгөөс авч төлчин байрны гэж үг хэлээд сүүлдээ өөрийгөө маш хүнд байдалд оруулж байгаа туулын харамсалтай санагддаг. Тэгэхээр бол Баабургоо хэлсэн байгаа. Баабургоос бол тэр гэрээг байгуулалт хэлсэн шүү дээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хий цаад газар сайхан бухимгоо гаргасан бүтээгдэхүүний талын манайх талын танайх аваад тэгээд тус тусдаа зараад амиа бодцгоё. Иймэрхүү маягийн гэрээ хийх зөндөө хэлсэн. Даанч үгэнд ороогүй. Тэгээд одоо ерөнхийдөө яг энэ мөчт болохоор монголчууд болохоор маш их хэмжээний баялаг бол гадныхын алдаад өөрөөсөө дээрээс нэмж өрөнд орох хэцүү байдалд одоо манай засгийн газар орчоод байж байна. Энэ болохоор юу вэ гэвэл мөнгөгүй ээж мөнгөтэй хүн шиг зангаагсны л гай. Тэгээс зөв мөнгөгүй ээжгээд мөнгөтэй хүнтэй бол тэгэж ярихгүй шүү мөнгөө гаргаад тэгээд юм хуваач хийх байсан юм ийм энэ их харамсалтай. Яг бол тэр баялагын их хэмжээний баялаг л да. Их хэмжээ тэрийг бол тоог нь хэлээд явах. Таны сонирхол болон хобби. За би бол оройн 7 цагаас шөнийн 3 цаг хүртэл гадаад хэлнийхээ номыг бичих дуртай. Сонирхол бол би бол Элвис Преслигийн дуу сонсох дуртай. Дуунаас бол. За Beatles байна, Rolling Stones, тэгээд одоо Италийн эстрад 80-аад оны Ricky Poveri, тэгээд Albano Romina Power гэх ингээл Toto Cutugno гэх хуучны дуу сонсох дуртай. За спорт бол би бол хөлбөмбөг сонирхдаг. Үзэх дуртай тэмцээн. Тэгтээ бол зав болдгоо. Ер нь сүүлийн 20 жил бол яг одоо гадаад байгаа амьдж байгаа хүн шиг л ажилласан. За би 92 онд бол бас тэгээд сүүлд нэг бас явсан л да гадаад байсан. Таны хобби нь? Хобби бол одоо хоббихэр хүмүүс юм цуглуулах юм биш үү? Үгүй би бол одоо 25 хил мэддэг Монголын ард түмэнд ам гараад тэгээд сүүлдээ ам руугаа алгадуулаад бас жаахан загнуулсан л да. Тэгээд мэддэг чинь хаана вэ нэгэд. Тэгээд би нэг англи, герман, франц, япон, солонгос хятад хэлний 6 жилийн ном бичсэн. Тэгээд одоо болоо би арай цаашаа арай бичих чадахгүй юм шиг байна гэд тэгсэн харин тийм байдгүй юм байна. Тэр хүн ард түмэнд ам гарсан бол тэрийг хийж гүйцэтгэх ёстой байд юм байна гэдгийг би ясандаа тултлаа ойлголоо. Тэгээ сая 103 сар сайхан сууж агаад Итали хэлний гэрийн багш гэдэг 7 дахь хэднийхээ номыг гаргалаа. Тэгээ одоо би чинь 47 8 тийм чинь дахиад 25-аас 7 хасахаар 18 хэл байна. Жилд нэг хэлний ном бичээд байхад бол дахиад нэг 17 жил амьдрах юм бол хэрвээ 64 нас гээд ерөнхийдөө энэ Монголын ард түмний өрнөөс гарах юм шиг байна. Тэгээд бичиж гэж бодчих. Юу хийж чадахгүй юм шиг юм тийм. Хүн болгонд дуртай хоол, дургүй хоол гэж бас байх юм аа. Таны хувьд? Надад болохоор одоо саахан аштай хүний хийсэн ямар ч хоол таалагддаг. Тэгэхгүй тэгээд хоол хийж одоо хэрүүл уруул хийгээл ингээл зүгээстэй тиймэрхүү маягийн хоол улстай нэрээ ямар ч үндэс зэрэглэлийн стандарт идсэн бол шингэдэг.
Сайхан ингээд сэтгэлээсээ сайхан ингэ харшил хийгээд өгсөн ч гэсэн тийч сайхан шүү дээ. Хөөхтэй харшил. Монголчууд айгүй хоол талдаа. Хамгийн гол нь сэтгэл шингэсэн хоол байх юм бол тий сайхан ааштай гэдэг. Сэтгэл шингэхэнд яг уу тэр гол нь болохоор нэг сайхан хүний урдас хаад инээгээл. Тэгэхгүй бол манай монголчууд ч юм бол одоо тэгээд Ислам гуанзанд хоол ихтэй ааштай нэг муушаа навшнууд гэж байгаа л харааж байгаа л хийгээд өгөхөөр нөгөөх нь тэгээд яа тийм дээ тэр одоо хүний сэтгэлээс хийж байгаа хоолны амт амтагдсан болов уу гэж бодлоо. Таны бага насндаа хүсэж мөрөөдөж байсан мэрэгжил ямар мэрэгжил байдаг вэ? Би бол хар багасаа л ерөөсөө нэрнчин багш шиг олон хэлний хэл мэддэг хүн болъё гэж бодсон. Ягаад гэвэл би багны багнаас эмээ нэрнчин багш хоёрын хоорондоо би энэ таньдаг мэддэг одоо манай эмээ чинь одоо бол товчхондоо бол нэрнчин багшийн орчин үеийг гэрийн үүсгэж хүн байсан байхгүй юу? Одоо юмын яндал цэвэрлж өгдөг. Тэгээд би тэднийхээ их ордог. Тэгэл өөс энэ нэрнчин багш шиг ийм цагаан сахалтай энэ сайхан хүн шиг л би олон хэл мэддэг хүн болно гэсэн 5-6 наснаа л тэгж боддог байсан. Тэгэл би бол хорвоо ертөнцид хоёрхан хүнийг шүтдэг. Чингис хаан Эрдэнэчин багш хоёрыг шүтдэг. Согтуур бол ундаа гэж нэг юм байна. Энэ таны бодлоор ер нь яг ямар зүйл юм бол? Энэ бол одоо аль хөл эдэний дээж хар тэнгэрийн ундаа. Тэнгэрийн ундаа болохос хүний ундаа биш хүн архи уухтаа бол сайхан зөв тохируулж сайхан тааруулж уух хэрэгтэй. Үнцэн үгэн шилсэн шаштай бол балаа их уу юу бардам их уу балаа биш үү бага багаар уу жааgal биш үү гэд. Тэгэхээр бол ерөнхийдөө бол арх бол маш сайхан зүйл маш сайхан ундаа. Хятадтай би ярьж байгаа хятад болохоор танаа монголчуудад архи муулдаг учраас архин тэнгэр таныг торгоо дандаа юм муу үр дагавар гадаг. Манай хятад архийг маш хүндтгэж хайрлж уудаг баг багаар гурван чүнз. Тийм учраас хизээш тэгэж биднээс муу юм авчирдгүү. Юу нарихгүй бол энэ амьдрал суйдахтай л да. Хаяас нэрэг цэнгэлгүй яах вэ гэж. Би ч гэсэн одоо ингээл хичээл мчээл ингээл 20 30 хоног оройн 7-гаар шөнийн 3 хүртэл заримдаа 14 5 цаг ажиллаад сүлдэн гэхээр бүр хэрэг болгоод нэг том сайхан виски авчод мөс хийж байгаа шанагаар нуучдаг. Тэгтээ бол би гэр орондоо уудгүй оффстоо сайхан буудан дээрээ сайхан уучаад нам унтаад л. Би архив хүнтэй уудгүй. Архив гот миний хамаг өөрөө өөртөө ярьдаг, сэтгэл хөдлөлтөөгөө ярьдаг. Тий. Тэгэхээр сайхан маргааш хамаг ядаргаа гарсан сайхан байдаг. Тэгээс уухгүй тэгэл донгоо өргөд яваад ах юм бол ер нь хүн бол энэ хорвоо дээр бол стрессийг тайлдаг. Гурван зүйл байдаг юм шүү дээ. Тий. Та өөрийгөө ер нь ямар зан чанартай хүн гэж боддог вэ? За тэр бол одоо бие байтгаа бурхан багшчудаа мэдэхгүй хүн өөрийгөө мэддэг. Ягаад гэвэл хүний таван мэдрэхгүй гадагшаага харддаг учраас гадагшаага харддаг учраас хэн ч мэдэхгүй. Би өөрийгөө юусаа ойлгохгүй. I don't understand myself. Тэгвэл бусад хүмүүс таныг ер нь ямар зан чанартай гэж дүгнээд ах шиг байна. Зарим нэг нь бол хэлнэ штэ. Бус хүмүүс болохоор намайг болохоор хоёр хуваагдаад байгаа. За нэг ихэнх дийлэн гэх нь юу нэг 5-6% нь болохоор одоо арга огшил одоо мондөг нэг сайн мэн гэж яриад байна. Зарим нь болохоор одоо юусэн нь бол галзуу солиотой, өвчтэй, эргүү одоо ядуу тэгээд одоо гэгдийн гоц өмсдөг нь тийм их сонь интернет танаа өөртөө интернетээ аваад хараарай. Энд миний тухай тэр мэдээд хангалттай би. Enough. Энэ стресс гэж нэг юм байна. Хэрв та стрессэнд өртөх юм бол хэрхэн тайлдаг вэ? Би шүү дээ архи тайлдаг гэж. Архиуг л тайлж байна тийм ээ. Стресс тайлах нь 3 аргууд. Нэгдүгээр архи уучих нь архиугаад цагаа өөртөө яриад уйлмаар уйлчих чинь аяасан хөнгөр хүнтэй яриад хэрэггүй. Хүн хүний зовлон гэж ойлгодог. За нэг дахь арга нь архи уух. Тийм. Хоёр дахь арга нь болохоор бол одоо тэрийг одоо ямар би хэлэлттэй биш одоо жаа ичмээр юм дэгтэй эмхтэй хүний хайраар тайлж болно. Давчхандаа хэлэх юм бол за гурав дахь арга нь болохоор бол одоо бясалгаж маш өндөр түвшинд шашны гүнзгий бясалгаж хорвоо ертөнцийг огоорч энэ одоо бас хамгийн шилдэг арга. Гэхдээ бидний цаг зав одоо бизнесмен чинь бэзимен гэсэн үг үү те? Завгүй хүн гэсэн үг шүү дээ. Иймэрхүү хүмүүс болохоор тэгээд цагаан даваа мөрчөөд бясалгал хийх гэхээр хамаг цаг явчих гээд байна. За тэгээд одоо бас эмэгтэй хүний хайраар яа нэхэж одоо бас л цагаас хэцүү ингээ бас хэцүү тэгээд ойлгож байгаа шүү тийм ээ.
Тэгэхээр одоо хамгийн гол нь зүгээр архиа залгичхаас чинь нэг л 5 минутанд тайлгчдаг. Зүгээр л арх унах чинь их сайхан бол арх бол үнэхээр хамгийн сайхан энэ ертөнцийн хамгийн сайхан ундаа бол арх байдаг. Гэхдээ архины хамгийн аюултай тал нь болохоор архийг үл чөтгөрийн хаан 10 хорыг хийлж нээсэн учраас арх бол уух тусам улам уумаар санагддаг. Уухгүй байх тусам улам уумааргүй санагддаг. Тийм учраас болохоор би бол сардаа нэг л удаа уудаг. Чингис хаан сардаа нэг л удаа ууж гэж загсан шүү дээ, тийм ээ. Нэг уудаг зэрэг хамгийн сайн зэрэг тийм үү? Та өөртөө хизээ хамгийн их таалагддаг вэ? За би бол одоо өөртөө таалагднахэр ярилцлага өгöd тийгээ зургатаараа өөрөө үзээд тэр ярилцах нь жоохон хийггүй аятайхан сайхан хүнд өгөөчтэй болцсон бол би энэ чинь гайгүй ирдэг хүн биш үү гэж өөрийгөө жоохон тийм өөртөө яаж мэдхүү те Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та тэр машин суугаад хэдэн он руу явах байсан бэ? Одоо наачаа very abstract асуулт байна тийм ээ. Тэгэхээр бол одоо цаг хугацааны машин гэж байхгүй буцахаар хэрвээ байсан бол би яг энэ дэл баймаар. Яг одоо энэ үе маань надад таалагддаг. Таны суралцаж байх үеийн хамгийн их санаанаас гардаггүй тийм нэг сайхан мартагдчихгүй өдөр ямар өдөр байдаг вэ? Аль ч сургууль байж болно шүү дээ. Бага сургууль, дунд сургууль, их сургууль. Одоо мартагдчихгүй. Яг мартагдчихгүй тийм би ч одоо нэг типийн темпио маяг юм шүү дээ. Та жигтгэн тэгээд нэг ажлыг уйдахгүй дандаа л хийж яадаг хэдэн хэлнийхээ номыг хараад дөрмүүдийг холбож бодвол яг оюутан багт бол хамгийн мартагдчихгүй юм хэр бол одоо илж орсон юм байна. Нэг конкурсны шалгалт гэж тэнд яагаад өгөөд тэнцэгтэй их баярлж ирсэн. Одоо ч нэг тэр үеийн конкурс дээд сургууль орно гэж одооныхтай адилхан байгаа шүү дээ. Одоо мөнгө байвал зүгээр ер нь тэгээд одоо оюутанд ингээ 180 мянга сан тийм байгаагүй шүү дээ. Тэр чинь хотод хэдхэн сургуультай гадаад хэдхэн сургуультай явдаг. Сургууль хэдхэн 5 мянган хүнээс чинь ноцолж бөө юм болж иж нэг эхний нэг 10 байранд орсон гадаад явна үлдсэн 20 30 хотодоо суунна гэх юм байсан. Тэгэхээр конкурсын шалгалтанд тэнцээд сургуулийн хуваар авч явахдаа би бол нэг удаа нэг их баярлж ирсэн. За тэгээд дунд сургуульд тогтоо бол Сүхбаатарын сагсан мөнгө авах шалгуур тэмцээн манайх 24 дугаар сургуультай алтын төлөө үдчих хата сүүлийн 5 минут багш намайг оруулаад би 3-ын гадна талын зооноос болохоор бүр центрээс 3 дараалал чидэд оронгуудаа нэг онооны зэрүүгээр хоцсон Тэмүч хөл миний хамгийн аж жаргалтай үе байсан. За тэгээд бүр бага насны болохоор бол одоо Эренчин багшийн царайг анх харсан өдөр бол миний хамгийн аж жаргалтай үе байсан. Сургууль төгсөөд бол одоо би Баруун Германы Кёлн хотод анх Ханноверээр дайраад буухдаа тэр хоёр сүмийн оройг хараад нэг баярлж ирсэн. Энэ ийм сайхан улс орн гэж байд юм байна гэж би бодож ирсэн. Хэрвээ та маргаашийг урьдчилан харж чаддаг бол юу харах хүсэж байна? За би энэ зөв бодтоор хариулъя. Би бол маргаашийг бодох бай. Одоо энэ 7 жилийн тахилгын ажилтай насалцсан. Тэгэхээр би бол 7 жил орчмынхыг бол улс орны хэмжээнд харж чадна. Ахууны үзлийг үзэхгүй би бол удаан зарим лүнван аваагүй зөвшөөрөл аваагүй гэсэн. Тийм бас хүний бол би мэдэхгүй. Нийгмийн амьдралыг болохоор би бол монголчуудыг бол маш том сорилго хүлээж байна гэж харж байна. Та унтахынхаа өмнө юуны тухай бодох юм бол илүү сайхан тайван амарч унтаж чаддаг вэ? Би унтахынхаа өмнө болохоор Монголын хөлбөмбөгийн шгшавагийн ахлагч Ааргого төсөөлж бодоод тэгээд урд Бээжинд хэдтийн багтай 4-0 хожигдж байгаа сүүлийн 15 минутанд би 5 гол хийгээд ядаа цаашаага яваад дэлхийн аваргын тоглолтод оролцсон гутаа Англиг ялаа сүүлдээ бүр хүмүүс гайхаад одоо энэ стан Месси гэдэг шиг л Аарго гэж Монголд аягүй хүн байна. Тэр чинь баахан хүн хуурал хийчлээ гэл. Тэг төсөөлж бодоод нэг мэтгэл унтсан байна. Тэр миний хамгийн гоё. Нойр өгөхгүй болохоор эхэлдэг байхгүй тийм биш тийм. Өдрийн хэдэн цагийг та хамгийн хүлээдэг вэ? За тийч чинь ч одоо яг юу юм да. Би ч одоо өдрийн цагуудаас их орой цагийн их туртай. 7 орчим цагийн би ягаад 7 ч хүний бие ритм дэвшлээ. Тэр үед юм хийгээд ихэх юм бол аюу сайхан байдаг. Хүмүүс
толинд бол за өглөө болоод бол зайшгүй харахнаа. Нүүр гараа угаагаад л харна. Тэгээд ингээд толинд нэг өөргөө ингээд харж хат ер нь юу бодогч яах юм. Гэхдээ би чи нэгэн царай мотон юм биш үү гэж боддог. Тийм. Таны хамгийн ад жаргалтай байсан үе. Миний хамгийн ад жаргалтай байсан үе одоо хөө маань төрөхөд, охин маань төрөхөд ад жаргалтай байсан хурмаа хийхэд хүн юм чинь яг хүнд юундаа баярлдаг, тэр бүхэнд л баярлдаг. Шинэ ном гарах болгонд л бас их баярлдаг. Номоо гар дээр авахаар нэг л гоё цаанаа нэг хөөрмөр нэг л их гоё байдаг л да. Та нэг сард зөвхөн өөртөө зориулан хэдийн хэмжээний мөнгө зарцуулдаг вэ? Гэр бүлийнхээ хэмжээнд биш зөвхөн ааргүй гэдэг хувь хүндээ. За тэр бол одоо миний асуудал баг. Тэгтээ яг би нэг ч одоо мөнгөөр тутсах бол байхгүй. Хувийн их чинь зүгээр би бол одоо ингээд нэг одоо төрөвчөндөө бол заримдаа 100, заримдаа 200, заримдаа өнгөрөхөөр найзуудтай 300-400 мянган төгрөг ийж өөрчлөх тал бий. Зүгээр надад бол юу их дутт юм бэ гэвэл бизнест оруулах, хөрөнгө оруулагч байсан. Тийм мөнгө маш их дутдаг. Би одоо энэ 7 хэлийн намын 6 хэлийн намын чинь Хятад Оросын зах зээл дээр хэвлж одоо Монгол хүний эд хавыг үзүүлмээр санагдаад байдаг хгүй. Би энэ чинь Монгол хүн амын 2% 60 мянган ном зарсан. Тэгээд одоо хүн амд баруунд бол хүн амын 2% намаа зарсан бест селлер гэдэг юм байлээ. Тэгээд Bloomberg телевизээр хамгийн сүүлд би Английн бест селлерийг үзсэн. Тэгээд ярилцлагын тэр иргэдэг үн дээр тэгээд би тэр хүнээс тотохгүй юм санагдсан. Гэхдээ манай Монголын зах зээл их жижигхэн. Нэг ном гаргаад их олон хэмжээнд гүйдэггүй. Тэгэхээр Чингис хаан бол Алтан улсыг байлна гэдэг. Монгол хүн бол жоохон хүч орхороо угшаага даймаа санагддаг юм билээ. Угаасаа тийм одоо өвчтэй юм уу яадаг юм. Тэгэхээр би бол Монгол хүний эд хавыг Хятад болон Оросууд мэдрүүлч минь цангаддаг байхгүй юу. Монгол хүн гэхэл дандаа л нэг тийм шалгуугаад хитэн төгрөг авдаг, пиццаны газар ажилладаг. Биднээс чинь дандаа энэ гадаад техник чи айгууд доош нь үзэх юм биш үү. Тийм учраас бид болохоор энэ брендийн бүтээгдэхүүн гэхээс өмнө оюун ухааны төвшөнд нь маш том цохилтыг өгөх хэрэгтэй. Тэрийг би бол номоо бичээд ерөнхийдөө гаргаад дууссан байгаа. Тэгээд дотоодоос болохоор ч ингээд нэг бизнесмен болохоор намайг дандаа шоолдог. Энэ болохоор өвчтэй галзуу солиотой энэ юу ч биш, энэ ном биш. Ямаас энэ тийм онгоо хүртэл зохиож интернетэд хааж байгаа нэг хүүхдээ багш ааргоо, хоёр хүүхдээ багш ааргоо, гурван хүүхдээ багш ааргоо шиг номнууд гэж. Ааргоо миний нэг домлож байгаа. Багш гэсэн миний хөдөлмөрийг үүсгэж байгаа. Гуравдугаарт нь болохоор миний хамаг сурах хүчийг оюуны бүтээдэг дормжилж байгаа. Тэгээд ингээд дээрээс ингээд намаа ингээд нэг зохион байгуулалтаараа айгуу тийм доошны тийм учраас тохоо мөнгө төгтөх хүмүүс хэзээч надад бол мөнгө төгөхгүй гэсэн тангарыг нийлж байгаа тавьчихсан юм шүү. Би боддгийг хизээ нэгэн зэгт би одоошондоо хүрэх юм бол би бас нэг юм бодож байгаа. Тэгэхээр бол гадаад байгаа монголчуудаа хандаад хэрвээ та бүхэн өөрсдийн гэсэн бяцхан капиталтай бол тийм үү. Тэрийг нийлээд Орос хятадын зах зээл дээр миний номыг зараад 20% ашиг 20% 20% ашиг нь аваад ингээд нийлж бизнес хийгээгүүл танаа хараад байгаа дамж надтай харьцаарай гэж би бас хэлье. Ягаад гэвэл ямар нэг юм ажил хийх байх хэвээр. Тэгэхээр надад нэг их мөнгө хэрэггүй. Эхний ээлжинд яг нэг хагас сая доллар багтал ихний орлого болно. Цаашаага бол мэдээж тэр зэргийг юм оруулж байгаа юм чинь яаж ном зардсан бэ гэдгийг үл би хань үзүүдэд өгч чадна л та. Тэгтээ би Америк бол Европын зах зээл бол миний зах зээл биш. Миний зах зээл Орос хятад хоёул. Орос хятад үнэтэй үл Хятад хятад үнэтэй үл энэ нарадыг сонсож байгаа Америк болон гадаад байгаа монголчууд би хамгийн ухаантай гарч ирсэн болоо гэж боддог. Ягаад гэвэл энэ чинь нөгөө хүний байгалийн шалгуураар жинхэнэ бизнес гэдгийг тэнд үзэж байгаа. Жинхэнэ мөнгөний үнцнийг үзэж байгаа. Тийм хүмүүс бол гадаад амьдардаг. Монголчуудын хамаг сорууд нь оюун ухааны шийдлгүүд нь гадаад амьдардаг. Энд болохоор дандаа юу гэж хэлэнд одоо бас гүцэхгүй ойлгохгүй. Үнэхээр хүн бол заавал юмыг өөрийн биеийг үдчихэж мөнгөний үнцнийг ойлгодог. Амьдрал хайр дээр тогтдог боловч эдийн засаг бол мөнгөн дээр тогтдог гэдэг юм аа. Тэр засаг ойлгохгүй шүү дээ. Хайран дээр тогтдог гэд баахан мөнгө зээрэд хүн тараацсан чинь одоо нэг мөнгөн нэхэглээд бүгдээрээ ингээд муухай царайлаад одоо ингээд ажиллана л та тийм. Та юугаараа бусдыг хамгийн их өөртөө татдаг гэж боддог вэ?
За өөрийн дүлгэн харц ч юм уу, уран сайхан үг, нэг үл зан чанар ч юм уу. За одоо нэг надад бол нэг тэгээд хүүхнүүдүүд нэг татагдаад байдаг царай муутай юм чинь тийм үү? Оюутан багт бол нэг огтуч нэг тоогоодж байдаг уу? Биш номын санд сууж л байдаг. Ерөнхийдөө би бол гадаад үдэмжихээс илүүтэйгээр гадаад үдэмжих бас тийм муухайч хүн биш л дээ. Би чи мэд 88 биетэй өндөр том биетэй өргөн сайхан шанаатай даанч хороо над жаахан тийм царай жаахан муу заяар чинь. Гэхдээ би тийм гомддог уу? Хүний царайд оюу ухаан бол уруу процент хамааралтай гэж магадгүй гэж тий. Заримд сайхан заяаж зүс цаяхад заримд нь болохоор тэр нь бас ухаан муутай байж болно. Зарим нь болохоор царай муутай заяасан мөртөөс ухаантай байж болно. Тэгэхээр бол би бол надад бол ийм ухааны заяасан гэх баялаад байдаг. Тэгэхээр би бол миний ярьж байгаа юм одоо чиний хэлдгээр сэтгэл зүрхнээс гарч байгаа үнийн юм ярьдаг хүмүүс дуртай байд юм болов уу гэж. Тэгээд үнэн сүүлдээ бас үнэн хэлэхэ болсон. Бас хүний ад болоод тэгээд ингээд бас зовлон байна шүү дээ тийм ээ. Жоо хаяага манддаг болсон юм уу да. Энэ авилгал хээр ахвал гэж нэг юм байна. Энэ одоо яг юу байна? Тэгээд надаас удаа ч юм болохоор элмэлж юм хэлж мэдэх баг. Би сүлд юу гэж ойлгохоо байлаа. Жишээл одоо миний шав надад өвлийн шүгэл баг ерөнхийдөө авилаг гэж тооцох байгаа мó хаашийн. Хүнд юу ч өгөхгүйгээр хүнээс дандаа юм шаарддаг хүн бол гуйлагч хүн л тийм байдаг. Манай монголчуудын хувьд хамгийн хэцүү сэтгүүл гуйлагч сэтгүүлээс олж чадахгүй. Дандаа хүнээс гуйдаг. Одоо нэг жоохон мөнгө олж байгаа одоо гадаад ажиллаж байгаа дээр очин гутаа зүгээрээс ингээд хамаг модон мөр шиг овоорчин. Үнэхээр энэ 180 мянган оюутан юм сурч өгөхгүй байна. Сэрийн дадлага хийхгүй байна. Тэгээд ярихаа одоо манай ээж цэвэрлэгч аав ч аав манаач тэгээд бидний айгүй ядуу. Гэхдээ би бол их сургуулийн олон улсын харилцааны англи хэлний ангид ормоор ингэж яддаг хөхгүй. Би тэгээд хэлдэг хөхгүй. Чи тийм л авах гэж юм бол чи нэг жил ажиллаад тэгээд сарын зэлэн хүүхдийн айдын хүүхд харах ажил байхгүй. Тэшин хоолнд тэндээс даач нь тэгээд хоолын тэгээд гитэн байж болно. Тэшин бүр ингээд хаус дотор нэг өрөө гаргаад өгч чинь сан гэр орны цэвэрлж тэгээд цалин нэг хураагдаад жилдээ болохоор 600 мянга өгье гэж байгаа шүү дээ. Тэгээд чинь хуураас 7.2 сая төгрөг болно. Тэгээд тэрийг хажуугаар бас зөндөө мөнгө өгөхгүй. 7.2 сая төгрөөр одоо 4 жилийн төлбөрийг Монгол төлчих болно. Үгүй Шанхай их сургууль, Бээжингийн их сургууль 1 жилийн төлбөрийг төлчих баг хүрчих магадгүй шүү. Тэгээд цаашаа мөнгө олныг найдаж байгаа бол тэгээд ажиллаж болохгүй юу гэхээр хэн тэг доош орж идэх гэдэг. Хэцүү. Тийм учраас тохоор би ерөөсөө энэ асуудал дээр айгүй зовлон байна юм шиг. Тэгээ одоо ер нь бол ингээд хүн болго өөрөө л тэжих хэрэгтэй. Хүн болгон энэ хороо дээр бол хамгийн ихний үүргүүд алгын чиний хот одоо л нэг аятайхан тийчийг шаардаад байгаа шүү дээ уус орн бус. Тэгэхгүй тэгээд ингээд нэг мөнгө олсон дээр модон маш шиг овооролтол тэгээд өсөө ажил хийхгүй залуучууд юм Монгол. Нэг жолооч аавн тэгээд нэг сар болоод гарчихна. Одоо 22-т жолоочийн нүрийг үдчих шүү дээ. Ямар их жолооч болж байна чинь. Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ? Би ч одоо яг хөө тэгээд ярилцлагатай үедээ л болохоор сэтгэл хөдлөхөөр бас үгээр илэрхийлдэг. Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч үгүй би энэ үгийг хэлэх юмсан гэж таны дотроо тэр боддог үг. Наач мал хаяа нэрийн асуудал энэ яруу найрагч мэрэгч тийм их асуудал ийм их дими юм бодож явдаг. Би болохоор ерөөсөө л одоо би шууд ерөөсөө л би бол мөнгө олох ёстой. Би хэлсэн шүү дээ. Би хаад ганц л юм таартай. Тэр бол мөнгө юм баг. Ягаад гэвэл мөнгөгүй бол энэ амьдрал чийс явахгүй шүү дээ. Одоо ингэж гэр бүлийн би чинь одоо тэр хүүхдүүдийн чинь өөрийнхөө хүний хүүхдүүдийг хийгүүлэхэ болий. Өөрийнхөө хүүхдүүдийн боловсролд би одоо бас нэг аятайхан сургууль явуулах хэрэгтэй, аятайхан орчинд байлгах хэрэгтэй, аятайхан хүнтэй танилцуулах хэрэгтэй, аятайхан унаа унах хэрэгтэй, хамгийн сайн хоолыг өгөх хэрэгтэй, хамгийн шилдэг багшийг хамгийн өндөр үнээр төлбөр тэнд ухааны нэмэх хэрэгтэй. Гэх мэтлэнгээр энэ бүх дандаа мөнгөөр хийж байгаа. Гэтэл одоо манай монголчуудыг бол яаж хордуулж ирсэн бөхөл мөнгө муухай, мөнгө олдог хүмүүс шуналтай. Та нар интернет рүү оруулаа миний төрөвчтэй зураг ааргүй ямар муухай шуналтай юм бэ? Ном зарж ингэж бизнес хийлээгээд. Гэхдээ бизнес хийн гэж хамгийн дээд зүйл байхгүй. Бизнес гэж ажил хэрэг гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөтлөнгөөс ингээл төр засгасаа мөнгө шаардаад нөгөө төр засган тэгээд мөнгө өгөөл ингээл бэлэн ингээл юу ч хийхгүй гэж хүнээс сая нэг ном гарсан байл онл мэрэгэн үг. Тэндээ миний нэг санамсаргүй хэлсэн үг нөхөр оруулсан байл л дээ. Би тэгээд чи яагаад оруулж байгаа юм бэ? Та ингэж хэлсэн үний юм чигээд. Би болохоор хэрвээ чи хүнээс юм гуйж байгаа бол
өөрөө гуйлагчин гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйгээ хэлсэн байна л да. Тэгээд энэ ам болдгоо байхгүй одоо. Тэгэл одоо тэрийг нь ажил оруулсан. Би бас хүнээс юм гуйдаг л да. Тэгэхээр заавал хариуг нь өгдөг би. Заавал одоо юм өгдөг. Тийм өгдөг юм дээ. Хүн би юундээ тустай авах хэрэгтэй. Аягны хариу өдөртөө актны хариу жилтэй. Тэгэхээр авилга гэдэг чинь одоо яг ямар төрийн албан эрхэлдэг мөртлөө өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд бусдын асуудыг шийдэж өгөхгүй заавал одоо том юм авчиж ил шийдэхийг л авилга юм болоо гэж боддог. Яг нэг ганц ухрын махны хэмжээнд одоо тэгээд авилга гэж одоо яахаа юм. Тэгээд одоо монголчуудын өмнө хоёр сонголт баг шиг. Шин засаг гарснаас хойш мөнгө хурцлаа. Бид л бол соёлгүй баян амьдралаас соёлтой гуйлагч амьдрал шилжиж моргежийн зээл рүү хамаг мөнгө моргеж дүгэн тэгэл худалдан авалт айгу буурч байна. Улаанбаатарт. Тэгэхээр бол юу ч худалдаж авдаг нэг бага улсууд гүйлдээд байна. Тэгэхээр тентхэн бизнес хийх хүсэхгүй. Тэгээ ийм нэг аюултай байдал ажил хийж чинь. Тэр хуучин бол авилга мавилга цэцгэлж явах үед бэлэн мөнгө их байсан шүү дээ. Тэгэхээр одоо шудраг мөнгөгүй амьдсан дээр юм уу? Шудраг бас мөнгөтэй амьдсан дээр юм сонголтоо хий гэж л. Тэгж би боддог л да сонголтоо хий гэж байгаа юм биш. Гэхдээ авилга гэдэг бол тэр төрийн их мэдлийг л уруулан ашиглахыг хэлнэ хүмүүс бие биендээ нэг өвлийн жишээ өгч авалцах одоо төсөө үдний бидлэг өгөх нь одоо авилга болчихвол одоо яах вэ? Тийм ээ. Тэгвэл бас хэцүү юм. Энийг л одоо бас нэг жоохон ялгаж салгаж харахгүй бол бизнес явах байсан. Хуучин бол одоо хүмүүсээс гуугаал одоо юу гэдгийг бас нэг хүүхдийн өнгөө суугаад өчиж чинийг ингээд өгөөч тэгээд өгөөч хоол моолонд ороод ингээд сайхан бас шийдчихдэг байсан бол одоо болохоор төрөм журмаараа яв. Төрөм журмаас хичээн жинээ шийдэх хэн ч мэдэхгүй. Асуудал шийдэхгүй байсан. Юу ч шийдэхгүй бол тэгээд утсан унтаа зүтаад болчихно. Ийм л дүрдэрх Монгол орнд байж. Тийм бол хинж ажил хийхгүй бол бүгдээрээ сайхан тойрд суугаад бие биенийг хараа сууж идвэ одоо яах вэ? Цаг хугацаа өнгөрч байна. Урд маань болохоор одоо яаж оо мэйгөө Азийн Америк босчиж байна. Ард маань явандаа болохоор өстой жинхэнэ хүчрэх улс одоо босч байна. Энэ хооронд болохоор 2 хуваагдаад задгуулах нь уу? 3 хуваагдаад задгуулах нь уу? Тэрийг агуулгыг суучи. Тий. Би бол хаач амьдрна. Хүн энэ хорвоод амьдрахтаа залуу нас гэдэг юм бол хүн болгон дайраад өнгөрөх юм аа. Залуу насыг бол хайр дурлал гэдэг зүйлийг өрүүлвэл зүрлэхийн аргагүй юм. Тэгэхээр та залуу сайхан наснда дурлалдаа шаналж уйлж байв. Яг энэ эмчингийн шоймын сайхан шүдэг байдаг. Хөрстэй амьдралд хөл алдсан хөлчүүхэн зүрхний толтон дээгүү шууны сүд шиг дайраад өнгөрсөн шунхан улаан залуу нас юм гэж. Хайрын тухай ганцхан эмчингийн шойм ийм мундаг хэлсэн байхгүй. Энэ асуулт энэ үгийг л хэлээ да. Дээхэн үед бол хүүхэд бүр өөрийн гэсэн тийм баатартай байлаа л да. Одоо үздэг хардаг юм ховор байсан ч тэр юм уу. За одооны хүүхдүүдээс чиний баатар хинбэ гэдээ асуух юм бол нэг Google-тэй киноны өдөр Наруто тэргээл айгуул ярина шүү. Ингээд таны хүүхэд насны баатар чухам хин байв? Эренчин багш байсан. Тий. Би хэлсэн шүү дээ. Чингис хаан эренчин багш хоёрыг л биш ütдэг гэж. Монголын зохиолчдоос би бол үргэлж сүгийн зохиолчдоос бол Донорын намдаг Чадар авлын лодой дамб Цэндийн дамны сүрэн намыг уншдаг. Яруу найрагчтай бол Дастожийн натагдаж Бэгдийн явах болон эренчингийн чойн гэсэн 3 хүний намыг уншдаг. Энэ гэр бүлээс гадуур харьцаа гэж нэг юм байна. Энэ ч хүм одоо юу байна? Юу вэ? Таны бодлоор. Одоо ямар утгаар? Гэр бүлээс гадуур харьцаа гэж штэ. Одоо нэгийг араар нь тавих гэж нэрлэдэг дээ. Өөр эмэгтэйтэй байх, эмэгтэйтэй байх гэдэг. Тийм их ч хүн төрөлхтний төгөл байсан, байх ч болно. Тэр бол одоо тэр хүний сэтгэлийн нарийн имийг би дүгнэлж чадахгүй. Би бол гадаад хэлэл мэд. Тэрнээс яагаад тэгдэм болоо гэдгийг бол би ерөөсөө ойлгохгүй. Энэ чинь бол маш нарийн асуудал байна. Маш нарийн асуудал байна. Таны хэрвээ нэг өдөр эмэгтэй хүн бол гэх юм бол эмэгтэй хүнийх нь хувьд та юу хийж үзэх хүсэж байна? За би одоо хүүхэд гаргаж үзэх хүсэж байна. Тэгээ одоо тэр өвдөлтийг даах удаагүй тэр боо юм болох байхаа гэж байна. 100 муу татаж үрээд гарчгүйгээд боо юм бол. Бид эмэгтэйчүүдийн зовлон гойлодгүй шүү дээ. Бид бол эцэг байхад дуртай болохоос их хүний нэг ч өдрийг өнгөрөөж чадахгүй. Одоо манай ирчүүч хүүхдээ хараад би чинь хүүхдээ хараад 2 3 ганц цаг л гар дээр авангууд ёо яа шинийг авах гэх. Тэр бол одоо ерөнхийдөө эмэгтэй хүн бол төгнө гэдэг бол хэцүү. Тэр итүүгийн цагаан тус итүүгийн хаалт ус gibi дахлан дээр бүсгүүчүүдтэй ингээд арх сүргэж явахт
нэг тийм нуугсан жижигхэн хөөрхөн тийм мэдрэмж төрдөг. Гэхдээ эмэгтэй хүний гомдоосон их өөдөлтгөө. Би ганц л маш их хайдаг. Эмэгтэй хүний гомдоо нэхээс л их хайдаг. Тэгээ заримдаа гомдоосон тал мууга хатуу ширүүгээр идэх үгүй шүү дээ. Заримдаа шуруулагч би загинж байдаг байхгүй. Тэгээд одоо сүүлийн үед би тэнд их гимшиж байгаа. Би яс хүн загнахаа байсан. Ерөөсөө одоо ингээ үнэн үгийг хэлэхэ байсан. Оо миний дэ сайхан шүү. Миний дэ хамгийн мундаг ерөөсөө чи бол Jennifer Lopez and you бол баг нэг шүү л гэж ярьдаг гэсэн. Тэнд зүдээ юм шиг үү. Таны баган хоч юм бэ? За би ч одоо багтаа олон хочтой байсан. Тэгээд одоо тэгээ би хочид дургу. Яг л нөгөө тийш хүмүүс хүний дормжил байхгүй. Тий, тэгээд нөгөө жоохон идэв монголчууд би нэг хочид шоолно гэж чинь харьцааны жишлийн хамгийн гол үндэс шүү дээ ер нь л. Тий. Тийм учраас хүний үл нэрээр нь сайхан дуудсан. Гэхдээ хүнд төсөөх хэрэгтэй. Мистер Дорж, миссис Дулмаа гэж шиг одоо хатагтай ноёдон дуудах чинь юу юм зүгээр. Сайн байна уу хаа? Сайн байна уу та? Энэ чинь бохшод өөрөөсөө залуу хүмүүстэй та сайн байна уу гэж мэддэг юм байна шүү. Тий. Энэ эрэгтэй хүн эмэгтэй хүнээс давуу байх чанар нь ер нь яг юу юм бол? Тэгээд давуу ч юу ах вэ зүгээр ялгаатай. Тэр нь юугаар эмэгтэй хүнээс илүү юм? Илүү юм чи мэдж байгаа үстэй. Хэрвээ та ерөнхийлөгч байсан бол яах вэ? Юу? Гол байхгүй юм гэдэг би яриад явах үү. Тийм. Зөв одоогийн ерөнхийлөгчийг болохоор бол энэ одоо энэ доод дунд чатанд явж байгаа зүйлийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Нарийн мэдрэхгүй ерөнхийлөгч маань сансардсан байна. Тийм учраас одоо бас ер нь бодтой үнэлэх хэрэгтэй. Хизээж бити хөөрг. Тэг юу гэдгийг жишээл одоо би хүүхдийг бол сансын ихч болмоор юм гэхээр манай ерөнхийлөгч яг хэмэд болно гэж байгаа. Тэг буруу хүн болон мөрөдтэй. Би тэгж хэлнэ. Тэг сансын шилжиж болохгүй чадахчгүй гэж хэлнэ. Яагаад хүший болцоод ямар онгоцоор хөөрөх гэдэг Монгол сансын хөлөг байхгүй шүү. Тийм. Би заавал болно гэдэг хүүхд хэлэхгүй юу. Тэгэхээр би шиг түүчинд $20 сая бий өгсөн байхгүй. Байвал чи Орсын Москов тэг Космос центр өгөөд нэг удаа нисч болно. Байхгүй лад мөрөөд ханч зүгээр онгоцын нисч болж байна. Тэгээ Boeing 747 болно шүү дээ. Тэр болно. Гэтэ чи болохоор ингээд толгойноос аваад ингээд доош нь харуулад ингээд 45 ингэж ийм тасгал хийгээд толгой чи ингээд тийм дуртай дургу түүж хийхгүй тийм маш их тасгал хийдэг. Хүнд ээж шүү дээ. Тийм учраас тийм бодтой хандах тийм бодтой 40 онд олимп цохоор мохон тэд 40 оноос өмнө 14 онд наад гол тасарчих гээд наад энэ чинь олон аж ахуйныг хаагдаад байна шүү дээ. Бэлэн мөнгөний хомсдол үүсээд байна. Хамгийн гол нь тэр аюултай байна. Тэгэхээр одоо ингээд бэлэн мөнгөний хомсдол үүснэ гэж одоо гадаад байгаа монголчууд таналуул орж ирнэ шүү дээ. Тэгээд уцаа ярингуудаа за одоо яста мөнгөгүй болчлаа тусдаас барайч гэл ингээл энэ гуйлгууд чинь нэмэгдээд л ирнэ шүү дээ. Тэ. Таны хамгийн очих дуртай газар ямар газар байдаг вэ? За одоо тогтмол уу? Ер нь бол нэг байшиг айл очичдаг. Гэхдээ 10 жил дахь нацид жим шин дээр шөнө их очиж шөдөг мөлөг орой мөр шөдөг мөлөг уншиж би нацид жим маш их уншдаг байсан л та. Одоо бол очтой газар бол Богтаны музей, Чожинламын сүм хоёр байна. Таны хувьд амьдралдаа хамгийн их ичж байсан тохиолдол ямар тохиолдол байдаг вэ? Байсан. Тэг би яриад яг es war in Deutschland. Тэг Германд нэг болсон явдал би. Тэг би тэнэс бол ихсэн Герман хүнээс ичсэн. Тэр би яриад яг. Тэг миний буруу байсан. Та болсон газараа болсон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээдэг вэ? Би хүлээдэг үү дээ. Би чи өөрөө бол Германд байсан болохоор нэг минут тоцсон бол тэнэг нэг минут энэ хоон ирсэн бол бүр тэнэг гэж германчууд ярьдаг. Тэгэхээр яг цагийг бол барьдаг. Яг 00 төлөөгөл ирэхгүй бол би нэг минут төлөөгөө шууд явдаг. Харин өөрөө чинь өнөөдөр бол бас хүлээсэн 30 минут хүлээсэн.
Гэтэ бол өөрөө битэрч хоёр удаа уулзах ярилцаад яасан бол таны хөдөлмөрийг бас хүндэлсэн л дээ. Яг бол та бол маш их ажил хөдөлмөрч хүн бол аргагүй л гадаад байсан монголчууд шал ондоо байд юм байна. Тийм. Дэлхийн ирээдүйн хөгжил танихаар ямар байх вэ? За яг сайн сөрөг муу гэж хоёр тал бий. Мэдээ сайн төсөөлөх юм сайхан биш үү? Муухай байна. Сайн муухай алгах нь одоо байлаа хэр бохирдуулах шалтгаална. Хугацаа бол явж эхэлж байна. Хэмжигдэж секундтэй. Тийм учраас болохоор энэ л хүн төрөлхтөө өөртөөс шалтгаалах асуудал. Хэрвээ танд кино тоглох урилга ирвэл ямар дүр тоглох вэ? Магадгүй кино тоглох урилга ирж байсан болов уу танд? Гоо ирж байгааг үлдээ би чинь нэг жүжигч юм. Тэгэхээр нодон жил 21,000 хошин шогийн тоглолт тавиад энэ Задорно Евгений Евтушенко гэдэг нэг шог өгүүлэг ярьдаг шиг би 21,000 шог өгүүлэг өчээд тэгээ дөрвийг нэг 30 минут яасан хүмүүс инээлгээд л байлээ. Тэгээд завсарлагаа гитар бариад Преслигийн дуу ам дураа дуулаад бүжгэлсэн чинь хөдөөний үгэн хэл мэддэг хүн сайхан юм агүй юм сайхан хоолойтой хөвгт байх шүү гэж хэлсэн байлээ. Яас урлагийн яасан байх шиг байх юм уу байхгүй ч юм бүү мэдээ. Тамуучс л дэми мийч шиг болсон. Түрүүн би танаас таны хэлэх дуртай үг гэж асууж байсан. За одоо тэгэх юм бол хүнд бас дургу үг гэж байх юм. Устдаа сонсох дургу ч юм уу, өөрөө хэлэх дургу ч юм уу. Таны ер нь дургу үг ямар үг вэ? Би бол Нисвасын 5 хорны бардам зэнтэх дургу. Нисвасын 5 хор гэж одоо шунал тачаал мунхаг буруу үзэл бардам сэтгэлийн тав байгаа. За эхний дөрвийн ярихаа болий. Сүүлийн үед энэ бардам сэтгэлд бол монголчуудад арай дэндлээ. Хоорондоо зүгээр үгсэлж чадхаа байсан бай. Юу сайн юу сайн. Юу гэж дөнгөж яах Америкээс цагийн зөрөө гардгаа. Яарсаа хэцүү байна. Ингээ өчтөр нөгөө манай хаамрын доотлын юм хугараад үгүй юм хэцүү байна. Ингээл томчууд нэрх юм. Тэгээд нэг өдөрт дундчууд нь яаж сонь сайхан юу байх юу ах юу ягаал сайхан өвсөлт амраад тийшээ явал архан кавраад тэгээд авч зүсэл ороод чөстөд доосон чинь хамгийн сайн өрөөнд мятар орохгүй ийм юм их юм. Хүүхдүүд болохоор одоо ингээд каасанд очилж байгаа одоо би өчтөр Москвагаас ирлээ. Москва тийм байна ийм л брэнд их юм. Тэгэл одоо биевинээс л дээр болох. Ямар сандаа сүүлийн үед би хүнтэй уулзаа сайн байна уу сайн. Та надаас бүх талаараа давуу шүү. За гол юм ярьчих гэдэг. Нүдний шилмэл тэр одоо юу гэдэг бөгж мөгж одоо байдаг юм. Тэр сейко мейко тэр ярихгүй шүү. Амралт ярихгүй, цагийн зөрөөний тухай ярихгүй. Хоёулаа зүгээр би юу ийхүү та юу ийхүү тэрийг л ярина да баяртай гэж болдог гэж. Энэ бардам сэтгэл чинь лалаад байна. 10 жилийн хүүхдүүдийг бас алж шүү дээ одоо зүгээр одоо аав ээж нь мөнгөгүй багт заавал дээд цуглаа гэж ганц хоёр жил ажиллачаад тэгэл дээд зугаа төлбөр төлөөл орчиж яагаад болдгүй юм бэ? Яагаад энэ хүүхдүүд айлын шалыг угааж өгөөд мөнгө авч болно. Тэгээ жоохон ингэж ажил хийстэй нөгөөдөл нийлээд доош орцсон бэ? Хөөхөд чи нөгөө айлын зарц хийж байгаа юм шүү дээ. Юу яаж байгаа? Тэр хүн чинь цалингүй зархыг зарцсан үс цалин сайн амж байгаа юм чинь харин бүр ноён байхгүй. Тийм чи хамаг сайхан хоолны идэн энэ чинь бүх юм яан мөнгөний өгдөхгүй хичнээн сайхан. Тэгээ сайхан өөрийнхөө мөнгөөр сургуульд орчиж яагаад болдгүй юм бэ? Заавал муу аав ээжигээ цалингийн тэтгэвэр авч одоо гадаад ажиллаж байгаа та нарыг ингэж аав ээжээс нь дамжуулж иркэтэлж авсан мөнгө юм болохгүй дээ. Юм сурахгүй энэ одоо мааныг өчиг гудамжаа дүүрэн явж гин ажил хийж чадахгүй шүү дээ. Чадахгүй байна. Таныг бол олон гадаад хэл мэднэ гэж бол Монголын ард түмэн мэдэх юм аа. За энэ олон 25 хэлээс хамгийн сайн эзэмшсэн хэл нь ямар хэл? Би ч одоо яг мэднэ гэж хэлнэх айхтар ам гараагүй шүү дээ. Зүгээр 25-ыг судалж ирсэн л гэж ярьсан хүмүүс 25-д мэддэм байна. Энд өөртөө авиж хүн хөргөж ярьчих. Буцаагаад ингээд олон юм яриад байдаг байхгүй. Би яг нэг 30 орчим улсын эдийн дөрмийн анализыг хийсэн судалсан гэсэн дөрвийг. За нэг 18 улсын эдийн ярины татлагын програм зангидсан. За би 7 хэлний сая гаргасан Италийн номтой 7 хэлний Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад, Итали хэлний ном бичсэн. За энэ 7 хэлийг 12 жилийн турш нэг 3500 заасан. За эндээс л мэдээж бол хамгийн сайн мэддэг гэж мэдээж жигсэн шүү дээ. Чинь яг нэг Орос, Англи байна. Герман бас яг бай үнд гологддгүй. Германд байсан болохоор хангук мальчин жуваяа байж магадгүй. Тэ? Жовчиана яаш байж магадгүй. Тэгэхээр Япон хэл маань хамгийн муу хэл. Зөндөө загсантай Японуудынхаа ваташина намаа арго дэсса анатава докони кара
Каймаштака ингээд ярих нэг л болж өгдөг нөгөө солонгостойгоо холилчих гээд тэг би Япон хэлэн дээр одоо нэг Японд нэг жаахан ярьж ирээд жаахан зөвшөөрүүлж шамнитаа сайхан заачлалтай номоор зааж байгаа юм дүү заанд чаа ойролцоо сайхан яриад ингээд тийм байна да. Итали хэл мэн сонслын даддаг сайтай. Яриа нь болохоор жаахан контевтер. Тэгээд синтаксига төвшөнд болохоор юутай өгүүлбэрүүд аяг юм самааргүй байрлал. Тэгээд double consonant аяг ихтэй байхгүй юу? Шилдэг үгдийн questo la mia faccia Bertuccio. Танд нэг хоёр талд Roberto Baggio, Michelo Angelo гэдэг нэг дандаа нэг хоёр их шигний double их шиг ихтэй Буратиногийн нэрийг чи одоо Pinocchio гэдэг давхар ингэж хэлдэг. Хүн солонгосын нөгөө чиг саяа гэж нэг тий цанин аюуд шүү дээ. Тийм хүн маягийн double consonant нь бүр үгийнхэн аймгийн 12% хэлдэг байхгүй аюу өндөртэй. Тийм учраас хямдхан биш. Тэр глаголны спрежени бол тэгэл шүү дээ. Яста англи хажууд нь зүгээр лего тоглоом. Зүгээр тэр Итали бол үндэ л агуу шүү дээ. Агуу. Энэ амьдралын юунд та хамгийн их эргэлздэг вэ? Гошрын амар хайм юм шиг нөгөө мөнхрөх хэсэгтээ эргэлзэх нь илүү ажиглалтай гэдэг. Би болохоор ингээд хүн надад туслах нэг хэл байгүй эргэлздэг байхгүй. Зогтойроор андилж сайхан болгоод өгн байранд оруулаад өгн. Гэхдээ би тэрний хүүхд үү? Хамаатан садна уу? Амаргүй. Гэхдээ надад яасан гэж туслах юм тийм. Тэр одоо сайхан болгоод хүүхд чи гоё болгоод өгн гэдэг ярихад би эргэлздэг байхгүй. Би одоо би ч өөрөө амьдж байгаа юм чи өөрөө амьдралыг авч явах үүргийг их орныхоо өмнө хүлээсэн шүү дээ. Тэр өөрөө авч явах хэрэгтэй. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Арго багш хүрэлцэн ирж оролцож байгаа. Тэгэхээр таны дараагийн асуулт маань та юунаас хамгийн их айдаг вэ? Би альбин тэнгээс их айдаг. Өгцөн үний муусмас гэсэн үг л дээ. Мөнгө гэж танихаар яг юу вэ? Юу? Мөнгө. Мөнгө л энэ хорогийн хайм ба. Тэгээд мөнгө л одоо би хүмүүсийн хоорондын амьдралын солилцооны хэрэгсэл юм байна. Тэрэнгүүгийг хорвоо тогтохгүй. Бас хайр гэж байна. Тэгэхээр уул нь миний боддоор бол мөнгө нэгдүгээр хайр нэгдүгээр тийм онлын асуудал нь дахин ангатагч гэдэг шиг юм байна. зөв мөнгөөр бодох юм бол ийм зоос мөнгөөр бодох юм бол тоотой тал нь сүлттэй тал нь хайр юм болов гэж боддог. Тэгтээ бол нэг сони юм би. Хайр багт мөнгө нь олддгоо. Тал би. Хүн биеинд хайртай байсан мөнгөтэй болчихгүй шүү дээ. Тэгээ годомч зөндөө олон залж биеийг тэрвээд үнсэд л яваад байгаа юм шүү дээ. Гэтэл тэдэс мөнгө байхгүй шүү дээ. Мөнгөтэй болохоор хайр байж магадгүй шүү. Мөнгөтэй юм чинь тийм ээ. Тийм хүн хайрлаа шүү дээ. Хүүе шүү дээ. Ямар сайхан гоё юм бэ. Царай муутай биш юм бэ. Энэ нүднийх гоё давхраатай юм бэ гэж яаж магадгүй байхгүй намайг. Хэрвээ би если бил би миллионер тийм байж магадгүй. Тэгэхээр бол ерөөсөө мөнгө гэдэг чинь муу юм биш. Байх ёстой зүйл байхгүй. Тэгээ тэрний төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм. Энэ одооны нийгэмд нэг яралтай өөрчлөх ёстой асуудлууд бол маш их байна л да. Яг таны нүдээр харж байгаагаар хамгийн түрүүнд ерөөсөө энэ асуудлыг л өөрчлөх ёстой гэсэн асуудал ямар асуудал вэ? Ер нь болохоор шуудаа цоолохын тулд ганцхан зэгт хүчтэй хатах хэрэгтэй гэж дош барууч надад ярьдаг гэсэн. Тэгэхээр нэг л зэгдээ хүчтэй хатах хэрэгтэй байна л да. Тэгэх юм бол энэ бол энийг бол би хэлэхгүй. Яагаад гэвэл энэ бол маш үнэтэй идея. Энийг төрөлцөх хуралдаж авах нь бол би заагаад өгнө. Мөнгө төлөхгүй би ямар эдүүсэн төлөнд хийж байгаа шүү дээ. Тийм ээ. Та өөрийгөө ямар нэгэн амьтантай зүйрлсэн бол ямар амьтан байх вэ бол? Гуан би ямар амьтан шиг харагдсан чиний хооч хөх дуртайгаар нэг би ч хооч хөхгүй л дээ. Хөхгүй үү те. Намайг болохоор юунд дээд суулгах луу гэж тавчилдаг луутай адилхан юм болов. Луу гэдэг урт биетэй метр 88 болохоос өндөр байдаг юм луу муу гэж тавчилдаг гэсэн. Луутай адилхан байж магадгүй. Маргааш дэлхийс сүнэн бол амжуулч та юу хийх вэ? Тэг чинь одон зөндөө ярьсан асуудал. Тийм. Тэг боо болсон. Тэг өөртөө мэдж байгаа. Тэг ерөнхийдөө би тэгвэл яах вэ, ингүүл яах вэ би тэр мөрөөдж ярьдаг. Маргааш дэлхийс сүнэл би өнөөдөр хийх ёстой ажлаа хийчихэл тэгэл маргаашгаа л өгтөн. Тэр өнөөдөр аягаа угаах ёстой бол аягаа угаал.
Мөнгө банка шилжүүлэх байсан тийгээ шилжүүлэл. Дэлхийн шинжлэхүүнээс 8 цаг шүү дээ. 12 цагаас хооронд ч өглөөний 8 цагт юу ийх үү? Заавал энэ бэлдээд яадаг сайхан унтаад л. Гэхдээ юундаа хоргоцсон энэ харваад байна. Гэхдээ зарим нэгэн хүмүүс нь лаггар руу гэр бариад л явал амьд үлдэх юм шүү. Гэхдээ тэгээд яах вэ? Манай хэдэн баячууч бүгдээ тэгэл гэр бариас үлдээ тэгэл шараа болсон шүү дээ. Би бол зөндөө яасан, сүнхгүй гэж зөндөө яасан. Тэгээд л одоо ямар сайндаа танаа одоо ингээд одоо бити ингээд л да эн чинь хүмүүс гадны хүн харах юм бол шоолын штэ. Гэхдээ дэлхийд сүнх юм бол шаргамарч байсан 40 мянга гэж байсан үед адилхан сүннэ үстэй. Тэний оронд одоо тэгээд нэг тийм өгүүлэг байд юм бол да энэ нэг Монголын нийтэд зохиолч Лувсан Цэрэн гэдэг хүний нэг Икар гариг мөргөн гэдэг нэг сумын төв дээр байсан хүмүүс нэг нөхөр амиа удаад ууланд орчоод сүнхгүй сан буцаад исэн чинь авгаа өгт хамаацаад гэртээ оруулахгүй хинч гэртээ оруулахгүй тэгээд хүн өөрийгөө модонд боож өгсөн байдгийг. Тэгэхээр бол одоо дэлхий сүнхгэд Улаанбаатар гарч утаасан хүмүүс одоо ичж байгаа биз дээ. Та нөгөө юунаас хамгийн сүүлд хитсэн бэ гэж асуусан. Би тэр хүмүүс айгүй хитсэн. Би тэдсэн оронд байсан бол би буцаж яаж авгаа өгдөгөө царайг харнаа. Аав ээжийнхээ царайг яаж харнаа. Тэ өөрөө амьдчил бусд нь өгөх гэж утсан юм аашин. Тэгтээ тэр хүний хорвол 100 жил илүү үргэлжлэхгүй шүү дээ энэ ойлгомжтой. Энэ хорвоодоо төрсөн бол өөр хүүхдээс хүнд ганцад өмчвэн шүү дээ. Өөр хүүхд би өөр үуч байхгүй. Их хорон бол хоёрдугаар зэргийн асуудал. Нэгдүгээр өөр хүүхд байдгийг. Энд чи хүн байж их хорон биш үү? Хил мал гуравтай бол хэн баян Монгол байна. Тэр үнэн. Энд чинь энэ эдийн засгийн хямрал юм бол одоо Ира тентамент ч манайхыг багалзуулж байгаа эснэгүүд бидний малын махал биднийг аврын шүү дээ. Өөр хидав мал байна сайхан байж Монголд. Монгол сүрж байгаа биш. Гадаад байгаа хүмүүс сүрж ирээд сайхан байна уу таргааны мах идэг мах байж байна. За мал маань за хэл байна Монгол байж л шүү дээ. Биднес монголоор ярьж байгаа үү? Сайхан ярьж байгаа үү? Гэт одоо ёо тэр багийн ч монгол хэл зүнхгөөд байна үхэх гэдэг хуучин монгол бичиг сурахгүй бол тэр бол хүн биш шүү юм. Тэгэл энэ олон дэмий юм яаж хүнчлэн өмүүлж байгаа байхгүй. Гадаад хүмүүс тэгэл та нар хүрээд ивэч гэд ирж яах юм энэ. Тэндээ байж хүүхдүүдэд сургаж байгаа харин хөрөнгө оруулалт тавил хийвэл зүгээр байна. Тэгээ энд ирэхээ чинь одоо ингээд та гудамжин тоостой тэгээд даагнаас чинь болохоор уцаа салгаар адаг болон танаас олон мэдэхгүй байна. Тэр Монголд хүрээд ирсэн таны худлаа хөөргөж жоод наа чи буцаад явна 30-д үгүй хэлж штэ ийсэн усууд яаж уцсах вэ сте. Бурхан минь эн чинь ямар амжилттай энэ төр зэсгэн нам солигдсон нэмэргүй юм байна шүү дээ. Аймаар юм байдгийн байна арга өгöd. Тэгэхээр би тэр зэрэг юм туурч байгаа бол чи адгийн тэнийг байна да чи. Би бол туурахгүй. Би бол Монголд амьдарч ирсэн юм. Би бол эднээсээ занг сайн мэднэ. Гарч чадна. Надад ч найз нөхдөд байна. Тэгээ яг уу гол нь бол энэ одоо Монголд тань хөрөнгө оруулалт хийгээд тэр найдвартай болох хэрэгтэй байхгүй юу? Тандын хулхны багийнуудын үгэнд их итгэх юм монголч. Үйлдэлт нь итгэлтэй. Тийм. Би хэлсэн шүү дээ. Одоо ингээд надад хөрөнгө оруулалт хийчихэд бол банкны татал уснаас илүү шүү. Хэрвээ одоо бүр одоо энэ нөхөр аарга миний мөнгө хулигдчихж байгаа гэж бодож үуд байр бай, машин бай, хаус бай одоо юм баярцаанд авч болно. Гэрээ хийж болно. Тэгвэл бол би бол 20% ашигаас илүү өмөөргүй байна. Яагаад гэвэл энэ чинь бас их мөнгө орно шүү дээ. Тийм учраас л зүгээр байж байгаа л хөрөнгө оруулалт хүлээ ач цуучаад юм яах бас өөр тэрний өөр нь хийх зүйлс байна. Тийм биз дээ. Адаг намаа Бээжин домын нийлд байх тажид байж байгаа шүү дээ, хэвгүй юу? Адагч ингээд санаагаар унах даарга миний өгшөө бити унаараа наадмын хятадуудаа бити ядагдаарай. Балдаад өгөөрэй гэж орилчих хэрэгтэй байхгүй. Ганцхан өнгөр хүн уран моронготой янзлдаг шүү дээ юм уу? Тийм учраас болохоор өмнө хятадын зах зээл байна. Тэгээ надтай нийлсэн бол би бол олон юм амлахгүй. Надтай нийлсэн бол хамгийн муудаа бол $1 сая доллартай болно. $1 миллионер болно. Цаашаа яахыг үл мэдэхгүй. Миний мөрөөдөлгөө $1 олчаад хүүхээс гэж боддог. Тэг яг би тэг идэхгүй л дээ, барихгүй л дээ. Тэрийг сайхан Монголынхаа хүүхдүүд нэг боловсролын салбарт нь гой том програмууд хийгээ те. Тэгэл одоо нүдэнийхтэй $1 долларыгаа нэг ингэж юугаар нэг юм тоог ин харчаад те. Тэгээ сайхан нэг уртхан амьсгаа аваад тэгэл одоо явбал би бол одоо хамгийн аж аргалтай үжиж өмнө хамгийн аж аргалтай үчний юу би Монгол хүн $1 доллартай болохыг хүсэж байна. Тэгээс одоо энэ манай тэрмэнд нь болж чадсан үнийг чалгаа багш гадныхын барьцаанд орчвол жоохон гайвуугаар талнаас ингээд татаад нөгөө тамийн тогооны үйлгээ татаад угаачаад байгаа байхгүй да. Бид бизнесмэнүүдэд хайрлахгүй байна. Тийм бай. Хайрлахгүй шүү дээ бизнесмэнүүдээс. Та одоогийнхаа амьдралд сэтгэл ханамж хэдэн өв бэ?
Би 100% байна уу? 100%. Би сайхан чи ямар сайхан Монголд амьд тарга оны мах идэл та нар зүудэлж байгаа да. Би Германд очоод дандаа таган хавирах өөхтэй хариу зүудэлж байсан. Та одоо хэртлэхээр үнэн зөв хариулсан бэ? 90% нь үнэн, 10% уянгийн Халилтай. Бас юм чинь давс байхгүй чи бүр мах хойд холиод идээд үзэхгүй бас давс салуунаага кимчи те. Байвал зүгээр шүү дээ. Яг одоо таны сэтгэл ямар ах юм? Би шууд явж байгаа хэрэгтэй үү? Би их олон хүний сэтгэлийг мэдэрч байна. Тэр хүмүүс зарим нь уйлж जैन, зарим нь сонсож जैन, зарим нь инээж जैन. Маргааш танаа нөгөө тэнийга дахиж явуул гэсэн юм ярих нүгөө сонсож байгаа. Тэгвэл амьдчихэд энэ ярилцлага амжилттай болсон байж магадгүй шүү. Магадгүй л шилээ. Биднес мундаг би арговын тэгж арго юмний даа гэж ярихгүй зүгээр арго ие ёо гэж ярив. Тийм биз дээ. Би адилхан. Ингээд та бүхэн ярилцах хугацаа бол ингээд өндөрлж байна. Тэгээд ямар ч байсан бидэнд цаг зав гаргаж нөрөх хөдөлмөр ажлынхаа хажуугаар цаг зав гаргаж хурж ирж нэвтрүүлэлт болсон танд мянган сонсогчдын өмнөөс баярсан талархснаа илэрхийлье. Тэгээд таны цаашдын амьдрал чинь уран бүтээл чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За ингээд гадаад байгаа монголчууд та бүхэндээ очсон газар төсөвтэй бай. Наашаа яарах хэрэггүй. Хамгийн гол мөнгөө сайн хөндлөө зүгээр хөөхтэй жаахан боловсралтай болгож жагаад тэгээд наашлуул дээр баха. Гэхдээ хамгийн гол заавал өөрийн биеэр наашлах гэд хэрэггүй. Хамгийн гол Монголд хөрөнгө оруулалт хийвэл та нарын явсан одоо зорилгоч нь биелж байгаа. Тэр хөрөнгөөр чинь маш олон айл, маш олон хүмүүс ноу хау, технологиг зохион бүтээж эхлээд Оросын зах зээлийг бид захиур хагалнаа. Би хагална харж байгаараа заавал хагална. Би болохоор монголчууд гадаад юм гаргахад дандаа нэг чим гаргаж байгаа байхгүй ноол уурн цамцаа юу тэрийг ноолын бандаж хийж болно гэсэн чинь өвд оршууд доогоороос даард юм чинь тэр чи ухаан байхгүй тэгээд дээрээс нь түүх хийжс юу түүх хийжс баяж юм шүүжс гарахгүй шнэ тэгээд одоо түүхий томор угааргаагүй нүүрс малыг амьдаа оршдуу гаргаж чинь 100 жилийн өмнө мал амьдаараа гарч ирсэн шүү дээ тэр консерв болж болдгүй яг бид хоол хийж чаддаг юм уу бусдын чадсан бид яагаад чаддгүй юм. Тийм учраас тохоо би бол 6 хайлын намыг бол хятад Оросын зах зээл дээр гаргана. Энэ төгцсөн байгаа. Гах бидлийг нь хангаж байгаа. Миний зүгээс шүү дээ. Одоо хамгийн гол хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгтээ бол энэ том мундаг баян хүмүүс хүн тусдаггүй юм байлээ. Яг өөрөө мөнгөний үн цэнийг мэддэг гадаадд ажиллаж ирсэн. Жинхэнэ мөнгөний үн цэнийг мэддэг хүмүүсийг ойлгох юм байлээ. Хэрвээ та бүхэн надтай холбоо баригууд би бас 99 73 35 03 гэсэн утсаар утасч болно. Бас манай одоо хэм бэлээ. Манай MGL радио телевизэн одоо захирал хүмүүстэй холбогдож болно. За 99 73 35 бол бас надтай холбогдож болно. Хэрвээ хөрөнгө оруулалт ингэж орж ирэх юм бол би та телевизтэй бас хамтарч ажиллана шүү. Гэхдээ бас би чамд мөнгө өгнө гэж ярихгүй шүү. Тийм бас тийм амар ажил биш ном зарна гэж чинь ямар хэцүү гэж бодчих. Зүгээр тийш зүгээр нэг ном аваарай гэж ингэж зарчдаг юм биш ээ. Ном бичихвэл хэцүү. Түүнийг зарах тийс хоёр дахин хэцүү үйдэг шүү. Энэ бол миний хэлсэн үг. Энэ доотлон арга өгсөн тийтэй тавьж байна. За баярлалаа. Dankeschön and auf Wiedersehen. Зөв асуулт зөв хариулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна. Манай өнөөдрийн зочноор Арго багш хүрэлцэн ирж орслоо. Нэвтрүүлгийн турш хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртлээр дахин баяртай.